Okay, let's go. Yo guys. За саяхан нэг найзуудын групп чатан дээр нэг юм болсон. Манай ихнэр миний хараар тавьсан байвсан. Буян болоодохгүй. Тэгэхээр гайхаад ер нь юу болчихоогүй. Ингээ ер нь нэг юм анзаараагүй. Тэгсэн чинь манай бидний одоо төвшин төгс гээд тийм ээ Монголын орчуулгын киноны жүжигчин одоо нөгөө кино товчлол яадын voice over actor төвшин төгс буюу одоо төөги. За түүний гэрги саяхан нэг клипэнд тоглосон байна. Тэрхүү клип нь за ерөн зүгээр шууд олон үггүй үзье заяа. Ер нь бол олон үггүй үзье. Тэгээд өөрсдийнх нь реакцийг ч гэсэн харъя. Ер нь бол манай хүн яг ихнэрээ клипэнд цацагдсны дараа гэртээ ирэнгүүтэл нь шууд өрөөндөө дуудаж оруулж ирээд тэгээд нэг юм болж байгаа юм байна. Ингээд момент болж байгаа юм заяа. Тэгээд хэдүүлээ шууд эндээс нь үзэл эхлэе заяа. Тэгээд энэ дээр нь хамтдаа за энд ингээд манай хүн стримигээ суучсан байгаа байхгүй юу? Тэгээ үжис гадаас ихнэр нь ороод ирсэн. За дуугийн жоохон чангалаад. Энийг аав. Чи нөгөө дууг бүтнээр нь үзсэн үү? За ингээ өөрөө үзсэн юм байна. Ер нь бол сондор өөрөө ингээд хэлсэн юм байна. Тэр чи тэр дууг бүтнээр нь үзсэн үү гэд. Өөртөө. Ой, байж та. Тэгсэн чинь нөгөөх чи гинт сансан юм байна заа. Ой байж та гэд. Шинэ гадгаа талч өрөөд өгдөө. Ее хүүрээ. Би энэ бичлэгийг үзэж амжаагүй байхгүй юу? Шууд та эдтэй хамт үзгээд. Тэсэн анхааруулга энэхүү бичлэгт ёс бус үг хэллэг агуулгдсан тул 18-наас хүрээгүй бол гарахыг хүсье. Мөн энэ бичлэг дээр гарах үйл явдал 100% маац тул ойлгож хүлээн авч үзээрээгээд ямар ч сан ихлэ анхааруулсан биш үү? Маац гэж ишээ заа. Манайхаа. Яач вэ? Ямар удаан анхаа. Энэ хараа ой. Энэ хараа. Өнөөдөр нэг ийм бичлэг олдож байна. За ер нь бол сондор тэгээд заахгүй. Би нэг клипний ингээ гол төр тоглож байгаа гэж тэгжээс аахгүй. Ой Мелоки Бакс гэсэн жерси өмсцэн. Саксчны залуу байх нэ. Манай хүн шаач гин өө. Тэгсэн чи ийм нэг яга өстэй залуутай уулзаа явжсэн байдаг шээ. Бэж тэ юу илээ? Саний эн чин Шаач гин өө. эн чи юм блэ? Тэгээс хин гэж юм блэ эн чин? Энэ бол буйны дээд буй ингээд дуулаадаг залуу мөн үү? Мөн бэ те. Тэгэлт хийх байгаа бол төвшин гэсэн промо кодыг ашиглаад 20% бонус, 50 центийн урамшуулал, мөн төвшин гэж giveaway хэсгээс хайгаад надаас зарлаж байгаа гифтүүдэд оролцох бүрэн боломжтой байна. Тэгэлт хийхдээ манайхан промо кодыг ашиглаж эдгээр бонусуудыг заавал авахаа мартуузаа. Мөн бичлэгэн дээрээ лайктаарч subscribe хийхээ мартуузаа. Окей. Тэгсэн чи ийм нэг яга өстэй залуутай уулзаа явжсэн байдаг шаасаа өө. Яач өө. Хин био. Байж дээ guys. Гэхдээ яг өндөө заяа. Ингээл одоо хайртай хүн чинь нь шүү дээ. Нэг гайг одоо ингээл ингэж гээ тэ. Маялаад байвал ер нь та нарт ямар санагдах вэ? Ер нь ихтэй ойлгож байгаа шүү дээ. Энэ бол мэдээж урлаг клип одоо юу тийм видео контент кино ойлгож байгаа. Гэхдээ ер нь яг ямар санагдах вэ? Төгийн ахын оронд одоо өөрсдөө тавьж үзцгээе. Аас нэг найз мэйцийг гадагуулч яасан нэг хөрхөн найзгаа дуулчих гэсэн юм шиг. Үе байж та энэ залуу ч гэхдээ ингэж Бай. энэ залууч за би зүгээр хараа зүгээр яг энэ сая дуу нэг юм хэсэг явсан шүү дээ. Энэ дуус зүгээр яг эхнэл хэсэгт ингээ зүгээр мэдэрсэн зүйлээ хэлчихв. Энэ яг нэг одоо флаш гэ хамтлаг байдаг та тий. Флаш гэд хамтлагийн яг нэг тэр үеийн жанр стайлаар ер нь хийгдсэн клип шиг санагдчихэ надад бол. Наад ганцхан чимэн байхад өвчин зовлоо хамаагүй. Сондрын зариг араа шүү дээ.
Одоо би Би одоо Аа. Вэй. одоо би Би одоо Аа. Ой, түрүүний гадаа байсан гай инж ярьсан шүү дээ. Melody Box. манай найз одоо. нөхөртөө тэгээд дээрээс найзаа дутаа. Тий. Надад таглаа. Яад гам бэ? Араас бараг чимгээд байгаа юм уу? Яа хэлгээд. Би талбайтай хамт тоглодог заа. Оо, юу вэ? Би сая цаана сууж ш наа чи клипэн дээр наа чи уудмаа. Оо, хүрээ. Энд нь суугаад орцсон биш. Уцаа оролцсон. Тийм биш дээ үе. Ямар балан. Чи гадаа гарсан чат ч суужсэн юм шүү. Хотлаа. Харин хичээлтэй надад. Бишээ бити стримигээс энэ дээр. Би одоо яах юм? Энэ араа нааг бүр яг үдсэн байна. Тхөө өөрөө үдсэн байшээ сондроо. Би энэ миний гэрээс үзэг байсан шүү. Минь найзаа. Бишээ бити стримигээс энэ дээр. Би одоо яах юм? Үсээ яг нар тулчих би. Ийм шил авах уу би? Вэй. Ийм шил авах уу би? Гинтхэн амир хипхоп болмоор санагчлаа маахан. Ханах. Тийм байна уу те? Игээд. Яна. Цаах могон дээр суудсан дуулж муулцаа. Оо миний сандаа сууд. Түр найз залуу малыг өдрөөс сонш шүү. Daddy chill. Яа. За. Вау, хой. Өөр ингэж гарч ирдэг байсан юм. Бэж та. Ингэж гарч ирж байгааг би ерөөсө харж байгаагүй юм шүү дээ. Чи ямар тийм хатаа. Цонхон доор явахаа зогсдог байсан юм уу? За. Окей. Оо. Дэлгэцэн дээр тавих уу? Хөө. Их чаргатай наа чи. Хөөхөд. Сондрын Яах зэрэг арай шүү дээ. Банчи тэгээ өгөх гэдэг. Мама ямар хөхөн бэ ингэж штэ. Оо. Дахилтан дөөлөн гэсэн үү те? Дөлмийн хоолн дээр би. Нама ямар хөхөн бэ гэж. Тэ өөрөө тэгээд Хүн өөрийнхөө дотооддоо хүчтэй байхад хүмүүс яаж торомжилж моолж байсан гайхдаггүй гэдгийг энэ залуугаас харж болно. За ойлголоо. Юу Таас дээр шаач. Гүг би яг тайлбарлаад үгүй. За одоо стрим үзэж байгаа хүмүүс ч гэсэн тайлбарлаад үгүй. Энэ залууг хүмүүс ерөөсөө мэдэхгүй байлээ. Амар хүнд өвчин. Тэгээд өөрийнх нь мөрөөдөл дуучин болох байхгүй юу? Залуухан хүүхэд наачаа. Чамаас нилээн дүү. Тэг өөрийнх нь хамгийн том мөрөөдөл нь Бас нилээн дүүгш. дуучин болох. Тэгээ тэрний нэвтрүүлэгт орж байгаа юу гэдэг штэ. Нэвтрүүлэгч нь хөтлөгч нь инээгээд идэг, шоолоод идэг. Яа, тэр хүүхэн бол нэр үнэхээр бүр хүн өөрөө ингээд би ийм ингээд яц юм аа. Тэгэд ингээд нилээн хүнд өвчин туссан. Эмчилгээний зардал нь 670 сая төгрөг хэрэг болцсон. Ингээ хандвийн болж байгаа байхгүй юм чинь. Артистууд тусалж ингэж
Шок. Одоо тэр хаар. Энэ ягамстач хэрэгтэй юм уу? Энэ залуу ч гэхдээ тийм залуу байсан юм тий. Би зүгээр яхав. Тэр нэвтрүүлгийн ч үзээгүй, юуг нь ч үзээгүй. Ер нь бол дуугийн ч мэдэхгүй, дуучны ч сайн мэдэхгүй. Зүгээр цэнхэр үстэй энэ бол буйны дэд буян гээд нэг тэгжээсний нь бол санаад байгаа байхгүй. Нэг юм шорт угаасаа бүр фэйсбүүкээр дүүр явсан шүү дээ нэг хэсэг. Тэгвэл энэ залуу бол вин мундаг залуу биш шүү. Хүн ер нь гэхдээ хүсэл мөрөөдлийнхөө төлөө зогсошгүй л байх хэрэгтэй байхгүй да. Тэр давхрын ирүүгээр да. Шилэн дээр нойж харагдаад. 40 эдхэн килограмм хүмүүс да. Цагтаа би 40 хэдхэн килограмм охин байсан та гэж. Одоо энэ араа дип тап гэ. Намайг гүүгээ гараад ирсэн чинь баг камер нэлэх гэж хэлсэн шүү дээ. Хаалт турж ийн хамдаа минь. Яа гэж. Ганц килограмм болсон чинь тэгэл хэлсэн шүү. Цаашаа. Тэр өчигдөр зүүдэнд үлцэт сууганд байсан. Зүүдэнд нь би одоо үсцээд ин гэж шүү дээ. Тэгснэ очисон чинь зүгээр боо. За хайртай пиццаг үл уучлаа. Хөө би чам. Үнэхээр хөвгөлтэй хүмүүс шүү. За тэгээд юу шүү. Сая манай сондор нөгөө нэг ганц клипэн тоглолцсон чинь тэглээ шааш гэдэг ингээд нэг юм хилчтэй шүү дээ. Энэ бол зүгээр яахав яг тухайн ситуацтай зориулаад нэг юм чимхлүүр маркаар л хэлсэн үг байх гэж ойлгож байна. Тэрнээс шүүл ер нь ийм хараал өрөөл хэлээл ингээл даа гэд галзуураад охин бол бас биш шүү мааха. Тэгээд ганцхан бичлэгнээс шууд тэгээд үгэнчвэ. Аюултай шүү. Аюултай шүү. Санаач хэлэхгүй бол аюултай. За. Би инехгүй. Мэдрэмжээ бол хэлсэн шүү дээ, тэ. Яг флашин ч юм уу те, no name, outlaw үеийн дуу клип шиг тийм л клипний өнгө төрөх ер нь үглэлтэн ч гэсэн нэг тийм софт тэгээ санагдлаа. Залуу бол гоё шүү. Gentleman. Юу лээ? Gentle. Ямарсан gentle те. Гоё шүү. Миний brother битээ зогсоорой. Цаашаа бас дахиад уран бүтээлүүд хийгээрэй. Бичлэгээ нүргээ дуусглаа. Андра. Чамрууга би ярангач зүрхэндийн хайр минаас чамайга би санасаач сэтгэлдээ би чамдаа